Монгол орны эдийн засагт уул уурхай тэр дундаа нүүрсний салбар онцгой чухал үүрэгтэй. Энэ их ачааг нуруундаа үүрч яваа Монгол инженеруудын ажил үйлстэй танилцж, нүүрсийг ирж хаах, ашиглах, олборлох явцад ямар үе шатуудаар ямар технологийн шийдлүүд байдаг талаар энэ удаагийн дугаараар та бүхэндээ танилцуулна. Манай орон 1949-1970 оны хооронд нүүрсийг үйлдвэрлэлийн аргаар ашиглах чиг хандлага руу шилжсэн билээ. Харин нөөцийг тодорхойлох нүүрсний коксжилтэй геологийн үнэлгээг орчин үеийн маягаар 1960-ад оны сүүлчээс хийж эхэлсэн. Өнөөдрийн томоохон ордууд болох 5 толгой энэ чойр орчмын нүүрсний тухай судалгааг 19-20 дугаар зууны зааг дээр орос судлаачид хэвлэж байжээ. 20 дугаар зууны турш Монголын бараг бүх аймагт ил аргаар нүүрс олборлож орон нутгийн түлш эрчим хүчний хэвлэлийг хангасан байна. Монгол улсын нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээ 1990-ад оноос хойш 2004 оны хүртэл ерөнхийдөө нэг хэмжээнд буюу зөвхөн дотоодын эрэлтийг хангадаг байсан. Харин 2004 оноос эхэлж гадаад руу экспорт хийж эхэлсэн нь нүүрсний нийт үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлсэн байна. Нүүрсний олборлолтын тухай ярихын тулд геологийн тогтоц нөөцийн үнэлгээнээс эхлэх хэрэгтэй. Тэгвэл нүүрсний ордын нөөцийн үнэлгээг хэрхэн хийдэг вэ? Нөөцийн кондиц гэж юу вэ? Тэр талаар нэг жоохон тайлбарлаад байна. Нөөцийн кондицийн үзүүлэлтүүд бол улс орон болгонд бас өөр байдаг. Манай Монгол улсын хувьд бол саяхныг хүртэл бол ерөөсөө Оросын холбооны улсын одоо хуучин зөвлөлт холбоот улсын гэж ярьж байсан тийм ээ. Тэр кондицийн үзүүлэлтийг бол одоо энэ ордуудын нөөцийн тооцоонд бол авч ашигладаг байсан. Тэр нь юу вэ гэхээр одоо чинь нүүрсний ордын хувьд жишээ татаад ярихад одоо нөөцийн тооцоо хийхдээ одоо үр ашигтай балансын буюу үр ашигтай олборлож болох нүүрсний давхаргын хамгийн бага зузааныг 2 м-ээр авдаг гэсэн байна. Одоо сүүлийн үед яаж өгнө гэхээр ерөөсөө 0.60 см хүртэлх. 60 см түүнээс зузаан нүүрсний давхаргуудыг бол бүгдийг одоо үр ашигтайгаар олборлож болно. Тийм учраас нөөцийн тооцоонд оруулъя. Стандарт ангиллуудаа бол наривчлаад энэ маань мэдээж одоо нөгөө тухайн үеийн техник ашиглалт одоо уурхад ашиглаж ирсэн техникүүдийн хүртэн чадал үзүүлэлтүүд нь ямар байсан. Одоо бол техник технологи одоо бол техник технологи хөгжөө 60 см хүртэлх одоо зузаантай нүүрсний үеийг олборлох боломжтой болсон тийм одоо хэрэгцээ шаардлагууд байна тий. Тийм учраас бол кондицийн үзүүлэлтүүд бол ер нь бол эдийн засгийн үзүүлэлттэйгээ холбоотой. Тий. Ер нь бол үр ашигтай авч болно гэх юм бол тэр кондицийн үзүүлэлтийг наривчлал ингээл явна гэсэн үг. Яг зүгээр бүдүүлгээр хэлэхэд тэр ашиглаж болох нөөц гэдэг бол тэр газар дор байгаа юмыг хийх биш. Техникийн хувьд авах боломжтой. Тэгээ авах нь эдийн засгийн хувьд утга учиртай юмыг л нөөц гэж үзнэ. Тэрний шаардлага хангахгүй бол тэр үндсэндээ хаягдл чулуутайгаар л адилхан явна гэсэн үг шүү дээ, тийм үү? Тий. Ерөнхийдөө бол эдийн засгийн хувьд үр ашигтай олборлож болох тэр үзүүлэлтийг л одоо ер нь кондицийн үзүүлэлт гэж яриад байгаа. Тий. Монголын нүүрсний салбар сүүлийн жилүүдэд огцом тэлж хэрэгтэй цаг үедээ эдийн засгийг тэтгэж байгаа нь олон 10 жилийн туршид энэхүү баялагийг ирж хайж нөөцийг үнэлэн тогтоосон Монгол геологчдын нүр их ажлын үр дүн юм. Өнөөгийн 152 тэрбум тонны нөөц хэмжээг 1993 онд Монгол геологч тооцоолсон бол түүнээс хойш хувийн гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд өөрсдийн хайгуулын зөвшөөрөлтөй ордууд дээр Австрали, Канадын гих зэрэг стандартын дагуу нөөцийг тодорхойлж байна. Цаашдаа геологийн хайгуулын ажил илүү өрнөж, нүүрсний орд газруудын судалгаа улам наривчлагдахын хэрээр нүүрсний нийт нөөцийн тооцоололж нэмэгдэх болно. Одоо нүүрсний ордын геологийн хайгуулын хийгдээд загвараа боловсруулад хаана ямар нүүрс байгааг тогтоочлаа тий. Тэгэл ингээл олборлолтод тасралтгүй жигд явждаг гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад ингээд өдөр тутам ашиглалтын геологийн ажил хийх шаардлагатай байдаг талаар тайлбарлаач. Ашиглалтын геолог гэдэг нь гол одоо уурхайн ашиглалтын геолог гэдэг бол өдөр тутмын одоо олборлолтын явцад бол зайлшгүй шаардлага гардаг. Одоо экскэний одоо олборлолтын явцад бол одоо тэр нүүрсний давхраас одоо ялгах шаардлагатай нүүрс үзэндөө гарна. Дунд нь чулууны үе гарна. Эсэлцэн нүүрс гэж одоо эрчим хүчний нүүрс гарна. Коксчих нүүрс гарна. Эцэд нөө байгалийн юм учраас яг ингээд тос усан салцсан юм шиг жигтгэн ингээд юм байж идэггүй бах тий. Байхгүй шүү дээ. Тэгээд энэ хайгуулыгээд нөөцийн тогтоогоод яг энэ тийм одоо зузаантай нүүрс байна гэдэг бүгдийн нь бол ингээд жиг
хийнэ гэж байна. Одоо хайгуулын шугам гэдэг чинь бол хамгийн багадаа 100 м, 50 м. Зарим үед бол 300-400 м-ийн зайтай хайгуулын шугамар нөөцөө тогтоож байгаа. Тийм болохоор тэр 300-400 м-ийн донд байгаа нүүрс ямар байдалтай өөрчлөгдөхийг бол мэдэх ямар ч нөхцөл байхгүй. Олборлолтын явцал тэрийг одоо ашиглалтын геолог одоо л шууд тэрийг шийдэж олборлолтыг л явуулдаг л үүрэгтэй л дээ. Тэр хайгуулын судалгаа хийсэн торны хооронд өөрчлөлтөөр юу өөрчлөгдөж болох вэ? Одоо тектоникийн байдлаар нүүрсний одоо гэвтээ одоо ийм давхраастай нүүрс чинь тектоникоор босоод бүр хөндлөн болцсон байж болно, босоо болцсон байж болно. Нөгөө л ингээд атранд болоод чулууны үед маш их орцсон, ялахад бэрх болцсон байж болно. Тэгээд одоо тектоникийн нөхцөлөөс болоод бол янз бүрийн хэлбэртэй байж болно л доо. Тэгээд газрын гадаргаас одоо яг ингээд хөрс суулаа явж хахад одоо ойрхон хэсэгт бол одоо эсэлтлийн бүс их орсон. Тийм нөхцлүүд байж байна. Тэрийг бол одоо бас ялгаж эрчим хүчний нүүрс гэж ялгаж байгаа манайх бол. Ашиглалтын геологийн гол зорилго бол ашиглалт хийж байгаа уурхайн мөрөгцөг болон уурхаагаас нүүрс саяхгүй. Одоо нүүрсийг бол гасан нүүрсийг бол бүгдийн олборлох гол зорилго бол бидний ганц зорилго бол тэр. Үндсэн зорилго. Үндсэн зорилго. Тэгээд гарч байгаа бүтээгдэхүүнүүдэд одоо хооронд нь холихгүй ангилаад бүтээгдэхүүний чанар сайн байх тий. Тэгээд олборлолтны хүр ашигтай байх. Тэр болгон дээр чинь ашиглалтын геологийн ажлын үр дүн гарах юм байна. Үр дүн тий. За геолог. За очлоо шүү. За гэрээдрээ оноо зогсож гараа буулаа шүү. 84-5 буугаад ирээрэй. Эс 84-5 ажиллаж байгаа одоо энэ мөрөгцгөөс болоод хөрс нүүрс ялгаж байгаа. Тий. Энэ хөрс нь бол энэ талтаа бол энэ хөрс нүүрсийн заг бол энэ гарч байна л да. Энэ нүүрс нь болохоор эрчим хүчний нүүрс. Тэгэд энийг холихын тулд бол одоо ингээд холигдоод байна гэдэг хэсгийн оператор дуудсан учраас юун дээр ирж одоо оператортой юу өгч чинь. Зааварчгаа өгч чинь. Сайн уу? Яаж гайгүй юу? Явуулъя. Энэ нүүрс хөрсөө бол сайн ялгаж штэ тий. Нүүрсээ аваад хөрсөө аваад тэгээд нөгөө эрчим хүчний нүүрсээ болгож байгаа штэ. Тий. Эсэлцэн рүү. Тэгээд тийшээ болоод тэр кок нь яаж ин жоохон кок орж. Таад үзүүрээр нэг жоохон кокс гараад байна. Тий. Тэрийг яхаар гараа яваад ирэхээр дуутчихгүй тийм ээ. Энэ эсэлцэн нүүрс. Тий, эсэлцэн нүүрс гэдэг нь энэ л дээ. Эсэлтэн гэдгийг та нэг тайлбарлаад өгдөг. Эсэлтэн гэдэг нь одоо ингээд газрын гадаргаас тий Гадартай ойрхон тий. Тэгээд одоо шүүрлийн ус янз бүрийн одоо тэр ус чигээс болж ингэж өгөөшөө нэгсэн дээ тий. Эсэлтэлд орж байгаа орсон хэсгийг бол эрчим хүчний нүүрс эсэлцэн нүүрс гэдэг байгаа. Энэс доош металлургийн коксонд хэрэглэх гэхээр коксчихгүй тий. Баг хэмжээний кокс чинь сайн коксчихгүй. Энэс доош бол харлаад тий. Кок гэж яриад байгаа чинь ийшээ ингээл доош нөгөө метр гарантай кок лабораторид нөгөө дээж өгөөд гасан гэдэг чинь ийшээ энэс доош байхгүй юу? Тэгээд гол нь саяны хэсгийн оператор хэлээд үз. Энэ хоёрыг ялгуулах. Тийм ээ? Тийм байна. Энийг нь бол эрчим хүчний нүүрс, энийг нь болохоор кок тавнаа. Тэгээд энийг одоо ингээд яг мөрөксөд гараад ирсэн энэ ямар чанартай байна гэдгийг шинэ ээлжинд бас лабораторид дээж авч маргааш өглөө маш яравчтайгаар өгөх. Одоо ингээл зүгээр хутгаад хойлоо ажиллах бол нөгөө үнэтэй нүүрс чинь үнгүй нүүрсэндээ ороод нүүрстэйгээ хойлоо чанар нь унаад байхгүй болно шүү дээ. Тэгээд одоо энийг бид нар $10 зардаг байсан бол энийг $60, $70 зарна гэсэн. Энэ чинь $10-ын нүүрс рүү ороо өвчж гэнэ гэсэн. Хойлоо чанар багтаж гэнэ гэсэн. Тийм учраас энийг бол маш ингэж ялгах гэж бол ажиллаж байна л да. Маш энэ Энэ одоо хэдэн цэгээс авч байгаа? ингээд Нэг цэг гэдэг үү шүү дээ тий. Тэгээ мөрөксгөөс хутаа ингээд цэглж авдаг байхгүй юу? Цэглж авна. Тий. Тэгвэл чанар нь наадах чинь бол эсэлтэл орчин байна. Энээс авах. За. Бослоо.
За баг болчих واخа. Одоо энэ дээжийг ямар зорилгоор хизээ үр дүн гарах вэ? Энэ одоо маргааш өглөө маш яралтайгаар өглөө одоо шууд ээлж эхлээл маргааш өглөөний ээлжнийг геолог шууд аваач лабораторид өгөөд маргааш өдөр 4 цаг гэхэд энэний хариу гарах хэрэгтэй. Зорилго нь болохоор энэ кок хэр чанарын геолог одоо кокс чанартай нүүрс өнөө гэдгийг шалгаж одоо нөгөө дээжилтээсэн юугаа дахиж одоо шалгаж байгаа. Одоо шүүртийн энэ чинь ингээд за олборлтын ажил нааш экскаватор орохоос өмнө шүүрх ухаад дээж аваад шинжилж байгаа шүү дээ тий. Тэнд тийм нүүрс байна гэд. А тэгээ явж итэл бас жоохон эсэлцэн нүүрстэйгээ холилдож гарч ирээд таныг дуудаж байна. Тэр танууд англи заавар маавар нөхчөөд тэгээ тэнд яг ямар юу вэ гэдгийг дахиж шалгаж байгаа. Тэгэхээр одоо байнгын ажиллагаа болох гэдэг шүү. Шүүрх бахууд бол одоо яг ингээд дан ингэж шарн нь бол баг кок зааж ирсэн байхгүй юу? Тэгэхээр одоо ингээд мөргсгөө бол ирсэн чинь энэ шарн их болоод араа эсэл жоохон ороод ирэхээр нэг дахиж одоо мөргсгийн дээжээр шалгаж тэр чанарын геолог юу вэ нэ? Кок вэ гэдгийг шалгаж байгаа. Тэр үнэндээ уурхай ингээл тасралтгүй 24 цагаар ажиллаж идэг. Ашиглалтын геолог бас хизээч дуудаж магадгүй. Тий. 24 цаг л ажилласан л да. Өдөрт одоо хичнээн хэдэн удаа иймэрхүү дээж авах хийх үү? Өдөрт бол заавчгүй нэг байдаг. Тэгээд явцын дунд яаралтайгаар дээж бас авах шаардлагатай байдаг. Тэр нь бол энэ мөргөцгийг удам наривчилж авж байгаа. Оолгон дээр бууж байгаа нүүрсийг нь бол бүр наривчилж гаргаж байгаа л да. Нүүрсний чанар юм одоо тэр тогтц могтч яг ингээд урьдчилж хүлээж байснаас хэр их өөрчлөгдөж байна? Танаа уурхай. Ер нь бол манай уурхай нүүрс бол өөрчлөлт байхгүй. Нэгэн жигдээ. Тийм маш сайн чанарын нүүрс байдаг. Уурхайчдын цаанд тэдний гэр бүл, улс нийгмийн амьдрал бүхлээр эдийн засгийг тэтгэж байгаа мөнгөн орлого байгаа учраас олборлтын үйл ажиллагаа өдөр шөнийн 24 цагт тасралтгүй явагддаг байна. Уул уурхай олборлтын явцад геотехник буюу одоо энэ хөрсний ханны бэхжилтийн асуудал маш их чухал байд юм байна. Ягаад гэвэл энэ яг технологийн дагуу явагдахгүй бол энэ том шорон хан нурах юм бол маш их эрсдэлтэй том аваар болох эрсдэлтэй байдаг. Тийм учраас төлөвлөлтийн инженерүүд, уулын ашиглалтын инженерүүд, тэгээд геотехникийн мэрэгжлийн инженерүүд бүгд хамтраад шийдвэрээ гаргаад судалгаагаа хийгээд тэгээд гүйцэтгэл төлөвлөгөөнийхөө дагуу хийж явдаг байна. Геотехникийн салбар бол сүүлийн үед одоо яг уул уурхай хувьд бол шинэ хөгжиж байгаа салбар гэсэн үг. Өмнө нь бол одоо Оросын системээр явдаг байхад бол инженер геолог гэдэг хүмүүс бол хөвчлэн геотехникийн одоо ажлыг хийдэг байсан гэж ойлгож болно. Одоо бол яг нарийн салаад одоо гэх юм уу геотехникийн инженер гэдэг хүн бол уурхаан одоо орон тоон дээр бий болоод яг дангаараа энэ үйл ажиллагаагаа хариуцаад явдаг болсон байна. Тогтворчлолтын судалгаа гэж төлөвлөлтөөс ахуулаад ингээл үйл ажиллагааны явц хийгдэн шүү дээ. Тэгэхээр юуны тогтворжилт гэдэг талаар нь жоохон дэлгэрүүлвэл. За уурхай үүсэхэд одоо догол одоо ингээд олборлтын ажил явахад догол мөрөгцгүүд үүсэж байгаа. Энэ болгон дээр бол одоо яг нуралт гусалтыг одоо үүсэх үгүй одоо тэр геологийн структур талаас ямар байх вэ? Чулуулгын физик механик чанар талаас ямар байх вэ? Энэ бүх зүйлийг хослуулж ээж уурхайн загварчил одоо буюу pit design гэж ярьдаг. Энэ зүйл гарах дээр одоо оновчтой параметр ямар байх вэ гэдгийг зүйлийг болохоор одоо тодорхойлж гаргаж өгдөг. Оновчтой параметрыг тодорхойлсноос цаашдаа төлөвлөлтийн инженерүүд маань одоо тэр параметрыг үндэслээд уурхайн загварчлалаа хийдэг л та. Тэгэхээр тэр геотехникийн судалгаа одоо чулуулгын физик механикийн чанар юу гэдэг нь тэрнээсээ хамаарат бас энэ доглуудын чинь өндөр налуу малуу нь тодорхойлно гэсэн үг үү? Ер нь олон хүчин зүйлээс шалтгаална л та. Доглын өндөр нам маань одоо нэгдүгээр тухайн уурхай дээр ямар техник тоног төхөөрөмж ажиллах чинь тэрний паспортод тохирсон байх хэрэгтэй. Тэгээд өөрөө хитрхи өндөр байх, догол одоо өндөр байх боломжтой үгүй гэдгийг бодоод одоо оновчтой параметрын одоо тооцоолол дээр гаргаж ирдэг байна. Бермийн өргөн, доглын өндөр, доглын налуу гэсэн зүйлүүдийг болвол тэгээ хамгийн сүүл эцэстээ болвол уурхай ерөнхий налуугийн өнцөг гэж зүйл бол гарч ирдэг байна. Энэ бүх зүйлийг бол тооцоололоор гаргаж ирдэг байна. За тэгээд геотехникийн инженер хүн одоо тэр геологийн структур, физик, механик чанарууд гэж байна шүү дээ. Тэрэн дээр ямар судалгаа амжилтууд хийгдэж байна вэ? Ерөнхийдөө геологийн хайгуулын ажил хийгдэх зэрэгцээд геотехникийн хайгуулын ажил бас хайгуулж байгаа. Ерөнхийдөө судалгааны ажлууд давхар цооногийн
одоо чөмгөн дээжээс ахуулаад дээж аваад лабораторид нөө физик механик шин чанараа тодорхойлуулаад тэгээд одоо чулуулгын модель гэдэг зүйлийг бол үүсгдэг байгаа. Тэн дээрээ үндэслээд одоо геотехникийн програм хангамжууд байгаа. Тэр олон төрлийн програмууд байдаг л да. Тэр програмууд дээр датагаа боловсруулад одоо нөө оновчтой параметр гэдэг байгаа зүйлийг гаргаж ирдэг байгаа л да. Геологтой уялдаж харьцдаг нь бол тийм. Геологийн одоо чулуулгын структур гэдэг зүйл байгаа. Тэрэн дээр одоо бас нөгөө програм дээр дата хэлбэрээр оруулж тэр бүх зүйл бас хэрэг болно л доо. Тийм. Тэгээ уялдаа холбоотой бүх ажил одоо уурхай дээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх инженер техникийн ажилчид хоорондоо тэгээд уялдаа холбоотой ажиллана л гэсэн үг л дээ. Тэр геологийн тогт чулуулгын бүх батаас ч хамаарад энэ нөгөө хааны чинь хэр тогтвортой байх нь нурах эрсдэл байна уугүй юу энэ гэсэн юм гарч ирэх гэдэг юм тийм үү? Тэг нь ер нь нэг хүчин зүйл нь геологийн структур болж байгаа. Тэгээ физик механик шин чанар одоо тэгэл тесэлгээний үйл ажиллагаа чичрэгэл цохилтын долгионы шин чанар манар гэдэг одоо энэ бүх зүйлүүд нөлөөлнө гэсэн үг л дээ. Энэ бүх зүйлийг давхар хэмжээл тооцоолол хийгээл явна гэсэн. Одоо энэ тесэлгээ чинь бас нэлээд хэмжээний хүчээр нөлөөлж байгаа шүү дээ. Тэр нь одоо энэ ханыхаа нураах юм янз бүрийн эрсдэлтэй учруулах хэсгийг яаж тодорхойлдог? Энийг одоо ерөнхийдөө тесэлгээний пассворт гэж зүйл байгаа. Тесэлгээний пассвортыг бол тесэлгээний инженерүүд маань одоо хянаж гаргаад дараа нь одоо геотехникийн зүгээс уурхайн одоо төлөвлөлтийн инженерүүдийн зүгээс за яг загварчлалын дагуу тесэлгээ хийгдэх нүг үе гэдгээр хяналтаа тавиад тэгээд чичирхийллийн долгион хэмжигч гэж багж байдаг. Одоо манай дээр метасенсор гэх. Тэрүүгээрээ одоо бид нар тухайн тесэлгээ хийгдэх үед одоо хан дээрээ байршуулад хэмжилтээ аваад яг судалгааны ажил болоод нэг талдаа явчихж байгаа юм л та. За иймэрхүү чичирхийллийн долгионтой хахад болвол хан нурахгүй байна. За дараа нь ингээл явцдаа өөртөө яг тийм дотроос оновчтой бас одоо коэффициент гэх юм уу тийм тоо үзүүлэлтүүд бас гаргаж авч байгаа юм л да. Тийм. За одоо ингээд ашиглалтын явцад өдөр тутамд геотехникийн инженер ямар судалгаа хийж байна? За ашиглалтын явцад бол одоо өглөө ирээл гэх юм одоо ажил дээр ирээл одоо уурхай үзлэг шалгалтаа энэ хаана шинээр нуралт усалт үүсч үүсээгүй байна уу, нурах боломжтой газар шинээр бий болж үгүй юу гэдэг зүйлээ уурхай үзлэг шалгалтаа хийчихэд хэрвээ тийм зүйл байх юм бол тухайн ээлжинд ажиллаж байгаа уулын мастер тийм үү одоо ээлжийн төлөвлөгөө хийж байгаа төлөвлөлтийн инженертэй за юм байна шүү ээлжийн төлөвлөгөөн дээр энэ зүйлийг тодтогч оруулж өгөөрэй гэд тэгээд сэрэмжлүүлэх зүйлээ юм. Тэгээд юу нэг эрсдэлтэй бүсүүд геотехникийн эрсдэлтэй бүсүүд одоо 3 хуваачдаг өндөр эрсдэлтэй бага эрсдэлтэй дунд эрсдэлтэй гэд тэр эрсдлийн одоо зэрэглэлээр нь одоо дараагийн ямар арга хэмжээ авах уу гэдгийг бол боловсруулаад явдаг байна. За тэр эрсдэлтэй одоо бүсүүдэд тодорхойлохын тулд нэг хэмжилт хийж тарах бах тий. Тэгээ ямар хэмжилтүүд яаж хийгдэ? Мониторингийн хэмжилт. Одоо яг манай уурхай нөхцөлд болвол хоёр төрлийн одоо мониторингийн хэмжилт хийж байна. Крак метр буюу одоо хагарал анц автаа бүсдэр одоо хагаралын одоо ангаалт гэх юм уу тий. Тэр зүйлийг хэмжиж байгаа. Нөгөө төгөр болохоор одоо сүүлийн үеийн Leica TM50 гэдэг total station байгаа. Энэ багчаар бол одоо ажиглалтын хэмжилтүүд. Энэ нь болохоор одоо нэг ойлгогч призм тэгээ програм өөрөө TM50 гэсэн багаж энэ гурвын хослол дээр явдаг зүйл байгаа л да. Одоо энэ жишээ нь одоо ойлгогч призм гэдэг энэ зүйл байгаа. Энэ ойлгогч призмыг одоо бид нар одоо уурхайн мөрөгцөг одоо нуралт гусалд үүсч магадгүй болон нуралт гусалд үүссэн зарим хэсгүүд дээр бол байршуулдаг байгаа. Тэгээд одоо тэр хан дээр байгаа мөрөгцөг дээр аваад зоолж байгаа юм тий. Хан дээр байгаа мөрөгцөг дээр аваад зоогоол тэгээд багжаараа хэмжилтээ хийгээл боловсруулалтаа. Яаж хэмжилтээ? Одоо багж маань өөрөө ишээ лазераар одоо хэмжилт хийдэг байгаа. Лазераар буудна гэсэн үг. Тэгээд энэ дээр энэний энэ одоо энэ ойлгогч призм дээр ойсон координатыг багж өөрөө боловсруулад програм руу одоо манад болохоор уурхаагаас офис руу вайрлсаар өгдөг байгаа. Тэн дээр одоо Geomos гэдэг програм байдаг. Geomos гэдэг програм дээр болохоор анализ хийгээд шилжилт хөдөлгөөн нь хаашаа ямар байна гэдгийг хараад тухайн үедээ тэгээд их байх юм бол яг аль призм байна гэдгээ тодорхойлоод яг тухайн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах уу, уулын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоох уу, яах уу энэ зүйлүүдээ шийдэв. Ийхүү төлөвлөсний дагуу бодит ажлыг талбай дээр гүйцэтгэхэд инженерийн тооцоо үндэслэл боловсруулах чадамжтайгаас гадна гэмтийн асуудал үүсгэхэд оновчтой шийдвэр гаргах чадвартай өргөн туршлагатай ашиглалтын инженерүүд хэрэгтэй болдог байна. Уул уурхай ашиглалтын инженерийн үүрэг хийдэг ажил нь ямар онцлогтой байдаг вэ? За ашиглалтын инженер маань бол ерөнхийдөө уурхайн бүхэл процессын үйл ажиллагааг удирдах хийдэг, нүүрс олборлолно, хөрс суулна, өрөмлөг тесэлгээний ажлыг зохицуулна, уурхай доторх болон хөрсний овоолгын зам талбайн
тээврийн зохицуултыг бас хийн. Ерөнхийдөө мастеруудад нараад өгнө. За мастерууд маань операторуудад нараад өгнө. Ингээд уурхаан бүх үйл ажиллагааг бол хариуцдаг. Сая төлөвлөлтийн инженер энд ингээд шийдвэр гаргаад энэ экскаватор мөрөгцгөө солихоор шийдвэр гаргаж байна шүү дээ, тий. Тэгэхээр тэрнтэй төлөвлөлтийн дагуу гарсан үйл ажиллагааны гүйцэтгэлийг хийдэг гэж бодож байна. Газар дээр нь гүйцэтгэх нь. Одоо энэ саяны гаргасан шийдвэрийн дагуу юу вэ? За саяны гаргасан шийдвэрийн дагуу 84 экскаватора төр хөрсний мөрөгсөлтөд оруулна. Тэгээд лабораторийн дээж гарсны дараа нүүрсээ когс руу явуулах уу, эрчим хүч рүү явуулах уу гэдгээ шийдээд буцаагаад нүүрснийхээ олборлолт руу оруулнаа. За ашиглалтын инженерийн одоо энэ хийж байгаа үйл ажиллагааны хүрээнд ингээд нэг нэгээр нь дурдвал ямар ажиллаа? За хамгийн эхний ажил бол одоо ханыг бол төлөвлөгөөний дагуу налуулах ёстой. Бид нар газрын гадаргаас доошоо одоо 100 гаруй метр суудсан байна. 12 метр болгонд танаа цэвэрлээд бээрм аваад ингээд доош суудгаа. Жишээ нь 84 одоо 1514 төвшин дээр ажиллаж байна. Одоо энэ хойдлын ханыг бол бид нар 12 метрийн мөрөгцөг хан үүссэн байгаа. Энийг 35 градусаар налуулах ёстой. Одоогийн байдлаар энэ сүүлийн хэсэг нь бол нэг 45 градусаар налцсан байна. Энийг бол одоо цайны цагаар засуулах гад мастер Ганбаяртайгаа яриа байж байна. Тий. Мөрөгцгийн хан 35 градус тий. 35 градусаас илүү босоо байвал ямар юм? Босоо байвал одоо нуурах хэрэгсэлтэй. Босоо дуурхаануудад бас хан нуурлаа гэсэн нэлээд асуудлууд яригддаг. Манай уурхад бол төлөвлөгөөний дагуу эхний 30 метрийн ханыг бол 35 градусаар налуулад доошх хануудаа 45 градусаар налуулж байгаа. 45-аас 55 градусаар налуулж байгаа. Одоо уулын ашиглалтын процессын явцад те ямар хүндрэлүүд гардыг, хаана ямар шийдлүүд идэв? За жишээ нь өнөөдөр 60-30 Катын 60-30 экскаватор 1465 төвшөнд мөрөсгөх шилжих ажил гарсан. Үүнтэй уялдуулаад экскаватор ороход зам талбайг нь бэлдэх тээврийн зохицуулах ажил хийгдсэн байгаа. Тээврийн зохицуулах ажлуудаа нийтдээ хичнээн хэмжээний тээвэр ямар ажлууд хийгдв те? За ашиглалтын инженер бол ерөнхийдөө экскаваторын мөрөгцөг болгон дээр очиж хүрээ хязгаар хэтэрж ийн үгүй юу шалгана. Улны төвшин төлөвлөсөн хэмжээнд явж ийн үгүй юу шалгана. За буулгалтын талбай хөрсний явуулга дээр буулгалтын аюулгүй ажиллагаа хэвэн явагдаж ийн үгүй юу шалгана. Бас хүрээ хязгаар хэтэрж ийн үгүй юу шалгана. Мөн өрмийн талбай төлөвлөсөн өрмийн талбайд өрмөд өрөмж ийн үгүй юу төлөвлөгөөний дагуу явж ийн үгүй юу шалгаж мөн уурхад болон хөрсний явуулга дээр замын хөдөлгөөний зохицуулалт тээвэр бид нар замын хөдөлгөөний хэвэн байна уу юу үргэлж шалгаж явдаг юм аа. Энэ том уурхайн өнцөг булан бүрт явагдаж байгаа энэ их ажлыг эдийн засгийн хувьд үр ашигтай байна уу? Төлөвсний дагуу явж байна уу? Гүйцэтгэл нь ямар хэмжээнд байна гэдгийг хянахын тулд маркшедрийн нарийн хэмжил зайлшгүй шаардлагатай байт юм байна. Маркшедрийн инженерийн үүрэг оролцоо ямар байд вэ? Уурхай үйл ажиллагаанд бол маркшедер инженер өдөр тутмын уулын цол хөдөлж байгаа бүх газар нь хэмжилт хийж яг өдрийн хөдөлж байгаа метр кубик боловсруулж гаргадаг тийм үүрэгтэй байгаа. Хэмжилтүүд нь бол одоо өдөрт бол хөрсний оолгын хэмжилт гэж байгаа. Нүүрсний эсклад тэгээ одоо уурхай тэгээ бүх зам талбай, барилга байгууламж. За маркшедер шаардлага болж байгаа хаан цэг тавих хөдөлгөөнтэй байна. Бүх газар л ер нь маркшедер хэмжилт хийдэг байна. Тэгэхээр одоо энэ явж байгаа бүх үйл ажиллагааг чинь тоонд хөрвүүлээд тий яг хичнээн хэмжээний ямар ажлууд хийгдсэн бэ, хаана хизээ өрөх үү гэдэг бүх одоо суур мэдээллийг боловсруулж гарна гэсэн үг. Тэг нь. Анхны одоо төлөлтөөс өгж байгаа хүрээг хязгаар одоо хяналтыг л маркшедер рүү тавина бас. Завхаар. Маркшедер тэр ажиллаа хийхэд бол ямар үе шатуудаар ямар багаж хэрэгжилж ямар програмаар ажилладаг. Энэ багаж маань 2 төлгөөний ER10 гэдэг GPS байгаа тэрэмлээ. Энэ багажаараа бид нэр одоо өдрийн хоногийнхаа ахилтыг хэмжихэд бол
боловсруулсан урд өмнөх өдрийнхаа лайныг ийш оруулж өгөөд тэрнээ дагаа өдрийнхөө хоногийн ахилтыг хэмждэг байгаа. Одоо хэмжин ихээр цэгүүдээр очиод координатуудаа авна гэсэн үг. Одоо ирмэг яриалынхаа яг өөрсдийнхөө авах боломжтойг ингээ алхаад аваа явчихна гэсэн цэгүүд тус барина. Тэрийг очиод боловсруулад програм дээр боловсруулад хоногийн ахилтын хичнээн метр куб уулын цол хөдөлсөн бай гэдгийг тодорхойлж өгдөг байгаа маркшэд. Нөө хэмцэн координатуудаа хооронд нь холбохоор зэрэг ажлын хэмжээнд бодогдох нь байна те. Өдрийн нэг хоногийн одоо ахилтанд л бодогдно л гэсэн үг. Маркшедрийн дээр гаргасан одоо энэ юунаас чинь нөгөө хэмжилт хийгээд нэг юм тоо гараад ирж штэ. Тэр нь буцаад төлөвлөлтөндөө ороод нэг ингээ эргэлдээ нэг тиймэрхүү болох уу? Болно. Тэрийг. Бидний өдрийн хэмцгийн хэмжилтийг төлөлтийнхэн маань авч өдрийн одоо daily гэж ярьд юм да бид нэр төлгөөгөө хийдэг байгаа хоногийнхаа өдөр болгоны ахилтаар. Ер нь бүх юм хоорондоо уялдаатай. Геологууд маань авч ашиглана. Төлөлтийнхэн ашиглана, бус гэлтэн нэгжүүдээс авна. Уулын цулаас өөр юу юм? Уулын цулаас гадна одоо ордын хэмжээнд байгаа бүх барилга байгууламж, объектууд, бүх инженерингийн ажил хаана юу болж байна бүгдийг хэмждэг байгаа. Одоо усны төвшин гэхэд улаан нуурын төвшин гэхэд маркшедрүүд хэмжиж байна. Төвшингийн одоо хэмжээд эзлэх хүнжигийн тодорхойлж өгнө. Бас усны хаялга, далан, шуудаа бүх барилдны төлөвлөгөөний цэгүүдийн газар буулгаж өгдөг байгаа. Энэ их хэмжээний байгалийн болон техникийн хөгжил тулгуурлаад энэ хэмжээний том талбайд олон 10 техник хэдэн 100 хүний үйл ажиллагааг өдөрдөн төлөвлөн явуулна гэдэг нь нарийн ухаан байж таарна. Бид нар ашиглалтын геологтой ингээ яриад явж хат нөгөө нөхцөл байдал нь өөрчлөгдөд юм байна л да. Тэгэхээр тэрнтэйгээ уялдаад уулын ажлын төлөвлөлтөнд бас нөлөөлөд явах уу? Тэгин нүүрсний чанар болон газар дээрх структур чанар эсэлдэл өөрчлөлт гэх мэт одоо нүүрсний чанарт нөлөөлдөг хүчин зүйлүүдээс шалтгаалаад төлөлтийн ажил бол дагаад өөрчлөгдөөд тэгээд явдаг байна. Төлөвлөлтийн ажил ер нь ямар хүрээг хамарч яаж хийгдэж вэ? Уурхайн төлөлтийн ажил нь бол уурхайг эхлэхээс ахгуулаад энэ уурхайг хаах хүртэлх ажлыг зөв оновчтой байдлаар төлөвлөж явах нь чухал байдаг. Удаан хугацаанд үр өгөөжтэй ажиллах нь одоо төлөлтийн инженеруудын гол үүрэг байдаг. Тэгээд төлөлтийн инженер нь бол уурхайн төлөлтөөс гадна гадар гадаргуугийн төлөвлөлт, уурхайн технологийн хөрсний уулга, уурхайн сар жил дунд богино хугацааны төлөлтүүдийг бүгдийг хийдэг байна. За одоо энэ ингээд төлөвлөлтөө хийсэн дэвсгэр зураг нь ашиг тий. Тэгэхээр энэний одоо н ордын хэмжээнд ингээд нүүрснийхэн чанар нь хувьсаж өөрчлөгдөнө. Яаж өөрчлөгдөх вэ? Тийм газар дээр нүүрсийг олборлоход бол нүүрсний чанар болон структур эсэлл өгөршлийн бүс ч юм уу тийм зүйлээс хүндрэлүүд гардаг байгаа. Тэгээд өөрчлөгдөн гэсэн үг тийм. Анх төлөвлөснөөс. Тэгээд анх төлөвлөснөөс ер нь өөрчлөгддөг одоо нүүрсний унал сунал тийм нүүрс өөрийнх нь эсэлл өгөршлийн бүсээс хамаарат төлөлт маань өөрчлөгддөг байгаа. Яагаад тэгэхээр бид нөгөө төлөвлөсөн чанарын нүүрсийг олборлож чадахгүй байх тийм нөхцөл байдал үүсдэг гэсэн үг. Тийм одоо нөгөө хүлээж исэн нүүрснээс нь өөр төрлийн нүүрс гараад ирэх юм шүү дээ. Бидний олборлно гэснээс өөр төрлийн нүүрс гараад ирэхээр дагаа төлөлт маань өөрчлөгддөг гэсэн үг. Ер нь хэд хэдэн төрлийн хүндрэлүүд гардаг. Геологийн моделийн нүүрсний чанарын өөрчлөгдөх болон нүүрсний структур өөрчлөгдөх ч юм уу тийм асуудлууд гардаг байгаа. За тэгээ өнөөдөр ээлжийн төлөвлөгөөгөөр нүүрсэн дээр явж байгаа 3 экскаватор дээр нүүрсний чанарын асуудал гарсан байна. Энийг хэдлээ газар дээр нь очиж харж шийдвэрлэе. 84 таваад талбаар оноо. яшааны бодлоо орлоо шүү. Заавал төмөрөө жарэс зүртлээ нэ. Нэндэр таваа зогсож байгаараа буугаатах. жарэс зүртлээ нэ одоо төмөрөө. За энэ одоо сайн нэг станцаар дуудсан асуудал уу? Эрчим хүч нь коксч нүүрс рүү шилжсэн гэсэн мэдээллийн дагуу ирчээд байж байна. За энэ дээрээс болохоор геологоос чанарын дээж авцсан. Чанарын дээж аваад лабораторид өгсөн байна. За тэгээд лабораторид очиод дээжний хариу өдөртөө гардаг. Тэр болтол бид нар энэ мөрөгцгийг ажилт хийхгүй байх шаардлагатай болоод байна. За энэ дээрээс болохоор шийдэх асуудал нь болохоор энэ байгаа экскаватораа шилжүүлж өөр мөрөгцөг, хөрсний мөрөгцөг ч юм уу, коксч нүүрсний мөрөгцөд оруулахар шийдвэрлэх шаардлагатай болоод байна. Лабораторийн хариу гартал ажил зогсчихгүй байх ёстой учраас
өөр газар төлөвлөлөө тэндээ ажил явуулж явах нь вэ тийм үү? Ер нь бол 7 хоног сараараа бид нар сквадраа төлөвлөсөн байгаа. Мэдээж дараагийн мөрөгцөг бэлэн тэр мөрөгцөг рүү ямар нэгэн асуудал гарахад дараагийн мөрөгцөг рүү шилжүүлэх бүрэн боломжтой байгаа. Тэгээд ашиглалтайгаа ярилцаад дараагийн мөрөгцөг рүү шилжүүлэхээр ярилцъя да. За энд одоо нүүрсний чанар өөрчлөсөн гэдэг авъя. Тий энэ цанхийн 100 уурхайн, б уурхайн тэлэлтийн уурхайн 10-ын түвшинд 14,510-ын түвшинд 9-4 хожиж байгаа олборлолтын хэсэгт одоо коксч термал нүүрс олборлож байна гэсэн түвшинд 10-ын түвшинд коксч нүүрс доороосоо гарч ирсэн байна. Тий. Энийг одоо коксын оолгороо талбай байлж явуулах шаардлагатай. Уулын зүгээр хүлээгжсэнээр бол эрчим хүчний нүүрс авах хэрэгтэй юм байна. Тий, төлөвлөгөөгөр бол эрчим хүчний нүүрс авах хэрэгтэй. Тэгээд доош болохоор коксч нүүрс авах. Тий, ер нь тэгээ коксч нүүрс гараад ирсэн байна. Энэ нэлээд тийм өгсөн юу харагдаад байна шүү дээ. Бид нар бол эрчим хүчний нүүрс, тэгээ энэ рүүгээ коксч нь орж. Коксч нүүрс гарч ирж байна гэсэн. Нүүрс бол эрчим хүчний гол их үүсвэр. Тэрж утгаараа дэлхийн эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 40% нь нүүрс ашиглаж байна. Харин 15%-ийг гангийн үйлдвэрлэлд зарцуулж байгаа юм. Гангийн үйлдвэрлэлийн 70% нь зөвхөн коксч нүүрснээс хамаардаг гэж ойлгож болно. Дэлхийн нийтийн эрчим хүчийн гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эдийг өнөөдөр нөөцөөр тэргүүлэгч орнууд үйлдвэрлэж байна. Коксч нүүрс нь ихэвчлэн Ази номхон далай, Хойд Америк, Евразийн бүс нутагт тархсан байдаг ба Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Америкийн нэгдсэн улс, Монгол, Австрали, Канада зэрэг орнууд коксч нүүрсний нөөц ихтэй. Уурхайчид нүүрс олборлохоос гадна үерийн усыг цуглуулж, уурхайд шүүрлээр орж ирж байгаа хаягдл усыг хоримтлуулж, тоосгүйжүүлэх, мод зүлэг тарих, дөхөн сэргээлтэндээ ашигладаг сонирхолтой ажил хийдэг юм байна. Энэ бол байгалийн нөөц баялагийг хаягдлгүй иж бүрнээр ашиглаж байгаа бас нэгэн хэлбэр юм. Одоо уурхан үйл ажиллагааны явцад гидрогеологийн үүрэг оролцсон ямар байд? Нүүрсний холбоо нь өөрөө заавал устай орчинд үүсдэг. Нүүрсээ дагаа заавал газар дор усны хувьдлал үүсдэг. Ерөнхийдөө геологийнхаа тогтцоод агаад манай уурхан хувьд гэх юм бол яг гидрогеологийн үүднээс гэх юм бол энгийн нөхцөлтэй. Яг тэр усчил харьцангуй бага бус уурхай, бус нүүрсний уурхайг бодвол ус зайлуулах шүүрлийн цооног бага хэмжээгээр байх ёстой ч гэсэн бүр тийм үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээр тийм тохонд бол тийм биш байгаа. Яг мэдээж яванда манай уурхай 300 гаруй метр ил аргаар олборлох гэсэн. Тэгт тусам доошлох тусмал усны хэмжээ бага ч гэсэн дээрээс ахвал нэмэгдэл явдаг гэсэн. Одоо хэдэн метр дээр байна? Одоо манай уурх хамгийн гүн хэсэг нэг 100 орчим метр байна. Тэгэхээр одоо 200-300 тусмал ус. Тийм улам усны урсгал нэмэгдэнэ гэсэн үг. Энэ хөрөн нүүрсний ил уурхайнд чинь бүр ингээд усандаа автаад үйл ажиллагаа явуулж болохгүй хүртэл эрсдэл үүсэх нөхцөл байд юм шиг байна шүү дээ. Тийм нөхцөл байна. Тэр ерөнхийдөө нэг орчныхаа геологийн тогтцоосоо л болж байгаа гэсэн. Тэр шүүрлийн усыг жишээ нь цуглуулж аваад юунд ашиглах вэ? Яаж цуглуулж ашиглах вэ? Тэр талаар нэг тайлбар. Олборлтын явцад ингээд шинэ давхар нүүрсний давхар нэгдэх эсвэл нүүрснийхээ уул таацыг нээхэд те тодорхой хэмжээгээр ус илэрдэг. Ягаад тэр байнга биш зөвхөн нэг линз хэлбэртэй ч юм жижиг хөрөнгө хэлбэртэй өргөсөн байдаг учраас. Тэгээ нээчгэр нөхөн шүүрж гарч ирдэг. Тэрийг болохоор ямар нэгэн байдлаар саад тушруулах нь жижиг хэмжээний канав ухах, сууг ухах. Тэгээ жижиг хэмжээний зүүн ухаад тэндээ ноцоос тавиад зөвхөн үйлдвэрлэлийнхаа зам услаанд л зөвхөн ашигладаг байна. Бүр ингээд одоо их хэмжээний үер цас ороод үер болвол тэр уурхаар ус хэмжээд ус ороход эрсдэл байх уу? Тэрнээс яаж хамгаалах вэ? Ерөнхийдөө тэгээд үер орж ирдэг сууг, суура сайр, одоо говьхан бол гол гэж ярьдаг те. Тэн дээр тэдний урсгалыг боох, далан барих, урслын чиглэлийг нөөцлөх гэдэг тийм арга хэмжээнд байдаг. Хэрвээ тийм ах бол манай уурхай харьцангуй том талбайд учраас тэднийг хаасан ч гэсэн зөвхөн уурхайн талбай дундах хурд үндэсний хэмжээс хамаардаг. Хэмжээ бас өглөө төвлөрдөг. Тэднийг бас мэдээж нэг доор цуглуулахын тулд сууг татаад зүүн хөндөөс хөрвүүлээд дараа нь буцаад зам услаантаа үйлдвэрлэлийн хавлаас ашигладаг. За тэгэхээр одоо уурхай руу ямар хэмжээний ус орж ирж магадгүй вэ? Нүгний шүүрдлэр гэдгийг хянж хэмжих шатараад л ямар хөө. Тэрийг бол эхний хэмжээнд тооцооны үзүүлэлтэд тодорхойлно. Ерөнхийдөө талбай хэмжээгээр уурхай шүүрчээр хэмжнэ шиг тооцно гэсэн үг. Тэр хэмжээг тооцох үзүүлэлтүүдээ болохоор уурхай үйл ажиллагаахаас өмнө геологийн хайгуул судалгааны ажлаар
тодорхойлцсон байдаг. Тэрнийхээ үрээгээр тооцоо авчих гэсэн. Зүгээр яг одоо байгаа энэ цаоног гэхэд хяналтын газар дор усны гормын хяналтын цаоног гэсэн үг. Уурхай орчмын усны газар дор усны түвшин хэдийн хэмжээд явж байгаа хэмждэг. Одоо их хэмжээ авчтай. Энэ мань одоохондоо гар түвшин гар ажиллагаатай байгаа. Энэ бол өшөө өөр 2 цаоног дээр бүрэн автомат цаоног яасан баг. Энэ бол одоо ингээ хүндрүүлэгчтэй метр уулгаад тэгээ хэдэн метр дээр усны түвшин байна гэдгийг хэмжиж байгаа юм тийм үү? Тийм. Одоо энэ өөрөө багаж маань өөрөө усанд орохоор контакт өгч одоо энэ дээр гэрэл болон дуугаар мэдээлэл тохиогддог байна. За. Одоо энэ дамарч нь. Тийм. Энэ дээр сенсортой үздэг гэсэн үг үү? Тийм одоо энэ ингээ талаар ингээ 2 одоо нэг контактны 2 утас нь явж байгаа гэсэн. Тэгээд энэ хоёр нь одоо нэг сүлжээ нөтөрхөөрөө дуу тохиогддог гэсэн үг. Одоо ингээ дуу өгöd энд одоо ингээ гэрэл тасч байгаа гэсэн. Хэд дээр дуурч байна? Одоо 52 м 32 см. 52 м. Тийм. 52 м 32 см дээр усны түвшин байна. Доор одоо ус тогтцсон байна. Усны тогтмол түвшин гэсэн үг. Тийм. Өөрөө байгалийнхаа юу. Тэр мэдээллийг яаж ашиглах вэ? Юунд хэрэглэх вэ? Тэгээд юу юм да. Одоо ингээд энэ түвшин маань ингээд доошоо буураад уурхай үйл ажиллагаа явах доошоо буурах тусам шүүрээд ялгараад шүүрж байгаа гэсэн утгаар харж байгаа. Үнэхээр хянаад. Тэгээд бас энэ газар дор усны чиглэлийг бас харж байна л да. Иргэн тойрныхоо цаонуудаас мэдээлэл авахар аянда ингээд багасаад байдаг. Уурхай маань одоо хамгийн түрүүний гүн хэсэг байсан шүү дээ. Том нуур маягийн тогтооцсон байгаа. Тэнд бас ахаад шүүрлэн цаонууд байгаа. Тэгээд бүх цаонуудын мэдээллүүдийг програмд оруулаад тэгээд ерөнхийдөө одоо газрын ирлэх байдаг шүү дээ. Тэр шиг тийм зураг гарч ирдэг. Тэгээд ерөнхийдөө усны газар дор усны чиглэл хаашаар хаанаас хаашаар одоо энд хэдийн метрт явж байгаа гэдгийг ерөнхийдөө харж байгаа гэсэн үг. Тойрсон бүх цаануудаас тийм. Тэг яг тэр чинь уурхайг үнсгэрэг тусмаа нөгөө үйл ажиллагаа тасалдгүй явуулахын тулд урьдчилж нэлээд сайн судалгаатай болох нь. Дээрээс нь бас сайн ус ялгараад байх юм бол нүүх нь өөр зорилгоор ашиглах боломжтой. Тийм, буцаага тэр усаа үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашиглах боломжтой. Тэгэхээр зөвхөн одоо нүүрс байжуулах хэмжээнд бол ашиглах. Тийм хэмжээнд хүрэхгүй. Ягаад тэр чинь устны гарал багтай учраас зөвхөн яг өдөр тутмын уурхай үйл ажиллагаа зам услахаа тийм юмд л ашиглах боломжтой. Магадгүй зэрэглэгжүүлэлттэй нэг тэр нэг зэрэглэл. Тийм, яг нэг уурхай шүүрж байгаа ус одоо нүүрсний давхраас гарч байгаа уснууд ерөнхийдөө эрдэсчилт ихтэй байдаг болохоор мод туслаханд бас тохирохгүй байна. Тэгээ усны химийн шинжилгээ хийгээд ер нь бүх стандартуудаар дотор тохиромжтой хөгжүүлдэг хараа явчихдаг. Нүүрсний ордыг олж идрүүлээд ашиглалтанд бэлдээд олборлолт явуулна гэдэг бол маш олон төрлийн нарийн мэрэгжлийн инженерийн шийдэл шаардсан ийм ажил байдаг юм байна. Геолог, геофизик, гидротехник, төлөвлөлтийн инженер, ашиглалтын инженер, тэсэлгээний инженер гэх мэтлэн тал бүрийн нарийн мэрэгжлийн инженерүүд нийлжээж хамтарч шийдвэр гаргаж төлөвлөж төлөвснийхээ дагуу гүйцэтгэл хийжээж энэ бүхэн ажил хэрэг болдог. Дээрээс нь энэ олон хүнд даацын том хүчин чадалтай техникүүдийн засвар үйлчлэгийг хариуцдаг механик инженерүүд, аюулгүй ажиллагааг хариуцдаг хөдөлмөр хамгааллын инженерүүд маш чухал үүрэгтэй байдаг юм байна. Дэлхийн нүүрсний батлагдсан нөөц 860-194 тэрбум тонн ба одоогийн хэрэглээний түвшингээр тооцвол 112 жилийн нөөцтэй байна. Бүгд найрамдах Хятад ард улс 114.5 тэрбум тонн буюу 13%, Австрали 76.2 тэрбум тонн буюу 9.2%-ийг тус тус эзэлж байна. Нүүрс үйлдвэрлэл хэрэглээгээрээ бүгд найрамдах Хятад ард улс дэлхийд 1-р ордог. Америкийн нэгдсэн улс хамгийн их нүүрсний нөөцтэй орн бөгөөд 2018 оны байдлаар 237.3 тэрбум тонн буюу дэлхийн нүүрсний нөөцийн 27.6%-ийг эзэлж байна. Нүүрсний ордыг олж илрүүлэх, ашиглалтанд бэлтгэх, олборлолт явуулах нь асар их судалгаанд суурилсан маш олон чиглэлийн нарийн мэрэгжил шаардсан ажил болохыг та бид олж харлаа. Байгалийн өгөгдлийг баялаг болгон хувиргаж эдийн засагт оруулж байгаа тэр хүч бол мэдлэг юм. Энэ мэдлэгийг олж эзэмшээд хэрэгжүүлж байгаа хүмүүс бол уул уурхайн салбарт ажиллаж байгаа Монгол инженерүүд юм аа. Монгол инженер нэвтрүүлэг энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баярлалаа.